төлөгүй мандах нарны цагоо мөнхрөн цэлих хөх тэнгэрийг мөрлөсөн нарийн хорийн хэлбэртэй масаа чолоо Монголын их газрын чолоо салхинд цойраад ном хорох шиг дүнгэнэ тэрний айлгуу сэвшээ шидүсар сэнгэнэ. За ингээд энэ сайхан бичлсэн тахлаа лам гурван эрдэндээ эзэн Чингис хаанда тий Монгол төвөнтэйгээ хамаг амьтантай байгаа цуг гэгэрэлт зориулан өргөж байна. За сайн байна монголчуудаа. Монгол дархлаа давлгаа Дунгов аймгийн Гурван сайхан сумын их газрын чулуу хэмээх эзэн Чингис хааны сүр хүч баатрууд игнэн жигсэж байгаа мэт энэ сайхан уул усны газар нутгаас та бүхэнтэйгээ мэдчилж байна. За энэ агууд 20 гаруй жилийн өмнө одоо манай цолмон гэрэл маань энд дээдийн номын бясалгал бүтээл хийж сэтгэл оюунаа гэгээлэх юм алхмыг бас эхлүүлж исэн юм гайхамшигтай агуу байна. Энэ агууд хэдэн сар суусан бэ? 2000 оны 5 сарын сүүлээр ирсэн. Тэгээ 8 сарын сүүлээр эндээс буцаж ирсэн. Яг нь ерөнхийдөө бурхны шашин маань өөрөө ингэдэг штеп. Хамгийн нэгдүгээр даглаг байдаг гэстэй бодорын зэрэгчөөрөө аглагт буюу аглагт гарна гэдэг чинь өөрөө хүн чинь өөрөө дотроос ингээд мэдээлэл тэр чигээр өөрөө мэдээлэл гэдэг байгаа штеп тий. Одоо энэ команд эзэгшин тэгээд байгаа штеп. Энэ чинь хоосон чанар буюу энэ чинь ерөөс мэдээлэл юм. Тэр дотоод мэдээлэлээ унших нь гол гэдэг байгаа юм чинь бурхны шашин чинь эхлээд заавал аглагт гаргаад аглагын гайхамшиг хүчнөө явдаг тий. Тэгэхээр зэрэг тэр л юм байна. Ерөөсөө номын дагуу явсан гэсэн. Аглагт гарах хэрэгтэй юм байна гэдэг гэр өрөөд 3 жил одоо мандал харихаа чи мэдэн штэ тийм манай харихнаас зөөр баруур шага. Мандал харихныхаа ингээд 3 жил гэрт бомш голдуу хийгээд маш сонирхолтой байсан. Цаг зав маш бага байсан. Тэр аглагын сайханд л гараад ингүүт хичнээн сайхан тэгэл гараад бүх юм сайхан байгаад идэг. А тэгэл лам нар маань дотор суугаад ахлаар би анх ингэж боддог гэсэн шүү дээ. Би айгүй гэнэ 20 эдгээр настай хүүхдээс юм чинь. Энэ лам нар нам үздэг байх та. Төв дэлээ мэддэггүй хэрэг. Төв дэлээ мэддэггүй хэрэг. Тэгэхээр зэрэг энэ намыг үздэг. Үсээр бол гарах хэрэгтэй байхгүй юу? Өөр бол үзэл гарсан юм байна. Тийм үзэл гарсан байхгүй юу? Доор самар дээрээс бичсэн байсан шүү дээ. Тэр нэг лам хурлынхаа жавдан орхоод тий. Шууд одоо ингээл энэ агуу дээрээс үзэл яхлаар зэрэг би эхлээд багш нар очиод ламрын хөтлөж байсан, сэржин шүтлөж байсан. За тэгээд хүн болж төрсөн чинь амтан тустай хийлгөө чи бурхан боллоо гэдэг юм шиг. За бурхан болох номыг заагаад л багшийг хорвоогоод яваадсан. Тэгээд жонжиг заалгаад эхэлсэн. Жонжиг заалгаад 8 дорн нүг дээр нүрээд ирсэн шууд лагергийн гахамшиг. Ерөөсөө хөдөө гарахаас өөр аргагүй. Яарал зүгээр багшийг бушуухан урд нь номоо хөдлөөд гүйцчихээсээ тэгээд хөдөө яарч ирэл тэгээд эренгүүтээ ээжэд гэр өрөөлж гараа гээл тэгээд шууд ерөөс нь 7 хоногт илүүгээрээ бариад бурхны ном үзэл шууд гэж гарсан байхгүй. Тэгэхээр энэ аваад бод цадын явдалд орох уу судрыг судалж одоо бясалгаж байсан гэсэн үг. Шантидева. Путь Бодхисаттвы. Өрний ертөнцид тун саяхнаас танил болж 21-р зууны хүн төрлөختөн маш их шинтэн татагдах болсон эл номлогоо монголчууд өн эртнээс нөхөрсөөр иржээ. Одоогоос 700 жилийн тэртээ 1305 онд Монголын их хааны зарилгаар төрийн багш их соён гийгүүлэгч Чойж Одсор Бандида Бодичраа автраа буюу гэгэрлийн зам хэмээх эл номыг монгол хэлнээ орчуулж 1312 онд тайлбарыг нь зохион явуулсан юм. Ингээд эл номын 8 дугаар бүлэг дэх аглагын тус эрдмээс иш татан хүргэе. Аглаг номын хэд орноо Амар амгалангийн
агаар дуусё. Алга сурвалж өмүүлэх эмч үгүй ариун буддаагийн бясалгалт умбё. Цэвэр тунгалаг агаар амьсгал цээж дотор аян даан цэлмэх. Ойд цэцэрлэгийн намуухан чөлөөнд ойр ганцаар даяачилсугай. Олон санааг огоорч орхиод онцолж гагцгүй сэтгэлэн судлаад улам бүр уй саанамхруулж утга чанарын гүнд нэвтэрсүгэ. Ерөнхийдөө бол 3 жил тэнд яасан бэ гэхээр зэрэг тэр жонжиг үе бодитын явдалд орох чинь л өөрөө намайг маш их татсан. Эхлээд би ямар ч ясан чэжилчгэл юм бодвол би ерөөсөө хязгаарч алдахгүй хөрөнгөтэй болох юм байна гэж бодож ийсэн. Тэгээд цээж нөгөөдөө за энийг хэн ч надаас булааж авахгүй. Өстөн дээр орчингийн хамгийн баян хүн боч тоо гэж бахарх чи хожиндаа баярлж ийсэн. Тэгээд төвдөр нь давхар цээжлээ тэгэл хамгийн их баярсан. Тэгээ энэ агууд ирэх ёстой манай нэгэн л би хамгийн гол нь яах ч бурхныг борсон бэ гэхээр зэрэг хүүхдүүдийнхээ төлөө би өөрийгөө зориулаад гэдэг тангарыг хайрхантаа яжсан байхгүй энэ хүүхдүүдийн ирээдүйн төлөө. Тэгэхэд манай энэ саруул дүүнэд ингээд гарцсан байсан. Тэгээ нийтийнхээ нэрийг бүр тоочнд дурдж байгаа бидний төлөө гэж тангараг өргөжсэн. Тэгээд номын багш гууж байнгын өглөө болгооргол өргөдөг байсан. Тэгээд л багштайгаа очирсан. Шантидева. Путь Бодхисаттвы. Утгагүй шунлаас уйдан залгаж аглаг орноо амирлан бясалгая. Урамгүй тэмцлээс холдон зайлж намуухан ойд налайн сууя. Зандан төглийн анхлуун салхинд хундан сарны сэрүүхэн туяанд тунгалаг усны сэлүүхэн хөвөөнд хадан харшийн тавиухан чөлөөнд уурлах дурлахын уяас үгүй уйхан илбэрлэр сэтгэл зөөлөрч адгаж алмайдахын альжаас үгүй амгалан аязаар амьсгал уужирч өнгөт ертөнцөөс юу ч гордолгүй өөрийн нэрхээр эдэн халваас хансан сэтгэлийн ийм л жаргалыг хаан хурамсдаж эдлэн үгүй. Аглаг амьдралын гоо сайхныг алаг зүрхний угаас бишрээд ахын шунлыг эгнэх таягдаж ариун нэгүслийн бясалгалт умбаарай. Тэгэхээр зэрэг миний хувьд одоо Монгол дархлаатай хамгаалж юу ярих гэдэг юм тэгэхээр зэрэг бид нар одоо ерөөсөө ядад дархлаа юм Монгол дархлаа юм яг тийм ярьсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн болгоны цалингаасан болоод ажилласан болоод хятад вакциныг бидэн туршаад байна шүү дээ тийм. Дархлаатай болно гэж андуурдаг шүү дээ. Бидний юунд туршилт хийгээд байна шүү дээ. Хятад вакцины туршилтанд ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр Монгол дархлааны туршилтыг би өөрийгөө оруулж ясан байхгүй энэ агууруу явна энэ ганцаараа ингэ яваад байна гэдэг чинь гараад үзсэн байхад чамд алдах юм байхгүй л гэдэг байхгүй. Тэгэхээр өмнөд өнөр байны худлаа нэг жил өөрөө гарсан юм тийм үү? Тий, би өөрөө турсан байх ёстой. Яг л би хүүхдүүдэд зөв зам заах гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг би тэрнийг биеэрээ заавч турших ёстой учраас би хүн чаддаг бол би чадах ёстой. Би чадсан тохиолдолд миний хүүхдүүд чадчих таарна. Тэгэхээр чадсан байна. Чадсан. Тэгээд ингээ явахлаар чинь хичнээн амьдрал өөрөө хичнээн амттай сайхан сонирхолтой болдгоо өөрөө амьдрал амттай сонирхолтой гэж хүн болсны хэрэг юм байгаа үстэй. Тэгээ нагуу хатаар ингээд хичнээн сайхан зугаалга тэр яриа эдэн гоё шөнө одод тэнгэр ингээд яатсан байхад үлгэрийн ертөнцөл байгаа үстэй. Хадын ясан дотор бүр үлгэрийн ертөнцөл. За. Яг ингээд нэг сайхан ясаа тэгэл ингээд тэр юу чинь өстэй шидэт ертөнцөд шиг би бол энд ирэнгүүтээ шууд тийм сэтгэлээр л энэ юу ирсэн ороогоо бол бүр гэрч жарахад юу ормооргүй. Тийм. Тэгэхээр үлгэр за. Үнэ хайтай. За тийм. Тэгэхээр үлгэр амьлах нутгийн онгон одоо бүсгүй. Өнөөдөр бусдыг бас өөрийн биеэрээ үлгэрлээд өөрийнхөө тэр амталж мэдэрсэн тэр оюуны тэр гайхамшигтай сэргэлтээ их тийм ээ. Тэр чинь хамгийн шилдэг дархлаа шүү. Тэр бас бододын шашинд бас байна тийм ээ. Бидний өвдөөсөөс өвлүүлж ирсэн энэ гайхамшигтай дээдийн номонд байдаг юм байна. Өөр биеэрээ амтлаад тийм ээ. Бусдад бас гэж тийм ээ. За агуу ямар вэ? Агуу бол гоё байна. Тэгээд 20 жилийн өмнө энэ чи бүр даян хийж байсан гэж байна. Тэгээд бас сонин маш зоригтой өөртөө тэр залуу жоох охин байж бас зоригтой үйлийг өөрөө эхлүүлээд их хүчрхэг сүнстэй энергитэй хүн байжээ гэж бодогдохоор байна. Тэгээд өнөөдрийн хүртэл энэ хүртэл явж ирсэн очиртай баха. Тэгээд алтан эрен руу
бүгдээрээ хамтдаа цоо шин эрнийг бүтээхээр ямар ч шашин ямар нэгтэй үзэл санаа суртлаар хуваагдахгүйгээр энэ бүхэн ороосоо гэдэг үүднээс би энэ хоёр ихчгээ дэмжиж явж байгаа. Тэгээд алтан эрдний зүг ямар ч шашны хуваагдалгүйгээр хамтдаа нэгдэцгээе. Ангодын их газрын чулуу Ихрийн агууны ойр орчим бол хоноглох гээд бидэд төлшөө базаач байна. За манай соёлоо энэ баахан тэмээний харгалан дээр уучихсан. Савлж алдаж байна да. Ихэр ахыгаа үлэнгээ олонгоо канга хонох бэлтгэлээ хийж байна. За яргал хомоолоо түүгээд тэмээний харгалаа устгаад шууд галаад үлээд хонноо. За их хоёр ахта маш их баярлалаа. Хорвоотой танилцах боломжийг үнэхээр олголоо. Үнэхээр нэг тэмээний хоргол шиг жоох юм өглөө гээл тэгдэг ээж мэж би ч бас өөрөө нэг сөрхөд гэж ярьдаг байхгүй. Тэгсэн чинь өөрөө тэмээний хорголоо ямар үгүй мэдхгүй. Тэгсэн чинь тэмээний хорголж үнэхээр хоньны хорголыг одоо жоохон томхон юм байт юм биш үү те. Үнэхээр бүр гайхалтай байна. Тэсэр нь маш илжтэй байдаг гэж байна. Уг нь бид нар энэ ч анх хотоос гарахдаа бол хонон гэж гарсан шүү дээ тий. Тэгсэн майхан саван бацаагаад замаасаа хонхооргүй болоод хамаг майхан зайхан пүүгэмүүгээ орхио гарсан чинь яалтчгүй хонхоор болж байна. Одоо би бодоход би нэр Монгол хүн гэхэд маш хэцүү ээжээ. Одоо би жинхэнэ өөрөө Монгол хүн болох ёстой юм байна гэдэг тийм ухамсарыг Монгол дархлаад авлагаанд нэгдснээр мэдэж авснараа би маш их бахархаж байгаа. Энэ сайхан боломжийг олгосон өвгдийн өв төрөөс байгууллага болон морин жалаа хийж байгаа энэ соёлоо маань морин жолооч соёлоо манайста ийм сайхан газрыг бас хүргэж өглөө. Удахгүй бид нар морин тэргээрээ, тэмээн тэргээрээ хөтлөөд те энэ цаг газар одоо Монголынхон ахуй соёлоор 21 аймагаараа нүүдлэх цаг удахгүй ирч яваа. Талбай дээр бид нэр 100 гаруй морьтой 9 морин тэрэгтэй нэг банк харчаа бас сүртэй орж ирсэн. Сүүлд нь бүр уур хүрээд 5 хөшөө мала талбай дээр оруулна. За. Монголгаач. Одоо ч их оруулах хэрэгтэй байна. Одоо ч оруулах хэрэгтэй байхгүй. Хотод ч ингээд 7 мөрхөдыг харъя ч гэсэн ингээд хайгаал баах өндөр байшингуудын завсраар нэг шүдэ аваад харж байгаа шүү дээ. Гэтэл ингээд сая идэл эднийд чи ингээд 1-2 хонлоо те. Тэгэхэд ямар бүрстэй. Дээрээс гадаа ингээд үүдэр харгал бөө мод мичт гялалцаад ямар гоё юм бэ гэлсэн дуу алцаргаал явчин дөө нэрээ. Тэгвэл чи эмээгээсээ маш том боловсролыг авсан юм шүү дээ. Одоо тэгээд хөдөө мал дээр өснөж яг төлөвшил болно угээс устдаар бол ямар нэг юм нарийн шинжлэх ухааныг бол эзэмшихгүй шүү дээ. Тэрийг мэдээд заах ч угаасаа тийм мэдлэгтэн байгаагүй. Нэгдүгээр одоо тийм нарийн математикийн томьёо, химийн томьёо тэрийг бол мэдээж яг суралцах ёстой газар суралцсан л та. Тэгжээж мэдээж зөвхөн бие Монгол гээд яваад байх бол тэр бас хөгжихгүй газар шүү дээ. Бас гадаадын хүмүүс бас ямар боловсралтай байдаг лээ. Тэндээс нас зах зохион авч ээж. Тэгжээж хөгжиж гин гэж ярихаас бусдаар бие Монгол гэж хээжэнд хэлдэг байгаа зээч хөгж. Тийм үү. За. Одоо тэр математикийн тэр чинь жинхэнэ монголчууд өөрсдөө жинхэнэ тоо заавалчгүй 10 жил сурах шаардлагагүйгээр тэр чинь сурчдаг байсан юм байл шүү дээ. Яг тэр үедээ сурдаг байсан. Одоо үе тэр чинь заах юм байна. Манай Монгол биш л дараа 1937 оноос өмнө биш тийм газар товчлдог, бороо хариулдаг тийм боловсролыг авдаг хүмүүс байсан байхгүй юу? Гэтэл яасан? Нэгээс ерөнхий боловсролын сургуульд оруулаад яасан?
Өнөөдрээс бүхэл бүтэн одоо хэдэн жил 1921 оноос хойш 24 оноос хойш гэж тооцоолоход бараг 100 жилийн хугацаанд тэгвэл бороо оруулдаг, газар товчлдог хүн боловсролын системээс гаргаж чадсан уу? Чадаагүй л байхгүй юу? Би бол тэр бороо оруулдаг, газар товчлдог хүмүүсийг би бол итгэдэг. Ягаад тэр гэвэл нэг хүнийг дэндүү дахин шүтсэн байсан учраас тэр үнтэй сүсгэлдэг учраас тэр хүнийг одоо дээд юу гэх маргаал бодлоо ярьж байгаа би бол тэр бол. Маш олон хүн байсан шүү дээ мэдүү. Чи бас судлаад үзээрэй. Танаа чи одоо өөрийнхөө Төв аймгийн Дундгов аймгийн хэмжээнд ямар нэгэн тийм хүнийг тухай сонсоогүй юу? Танаа дугуй зөндөө байсан да. Одоо энэ харалтай энэ санийн ихрийн агуу гэхэд чинь тийм ямар мундаг лам байсан байж байгаад те нутаг усандаа тус болсон тухай бас юм бичсэн л байна л дээ самбар дээр харж байхад. Би бол гарт өрөг нүдэнд харагдж байгаа юм л итгэдэг. Тэр хүний ярьсан хийсүр юмд бол чи удахгүй тэрийг мэдрэх болно. Тийм боловсролнээ тийм мэдрүүлнэ. Магадгүй өнөөгийн хүмүүсийн дийлэнх нь энэ залуугийн адил бодож байж болох ч бороо оруулах, газар товчлох, гэх мэт ид шидийн эрдэмт сурч боловсрох нь манай Монгол дархлаа багийнхны хувьд маш их ойрын зорилт юм. Ид шидийн шинэрэн амар амгалангийн алтан зууны үүдийг нээхээр нүргэн дотоод сугран гарсан бид ийхүү шинэ хуучны завсарт энэ мэт сонин хачны хүрнэлцээр ихрийн агуун үүдэнд элчит галыг тойрон шөн дөлийг хүртэл суув. За ингээд өчигдөр ингээд байгаль хамгаалагчтай уулзсан тийм ээ. Тэгэхэд ингээд энэ их газрын чулууны маань хад чулуу бүгд ингээд юм их зэгц тийм ээ. Ингээд Чингисийн баатрууд байдгаа гэж ярьсан ш нутгийн одоо тэр байгаль хамгаалагч маань. Яг энэ баатрууд маань Монголоос сэргэн мандах үүсэд бэлэн байгаагаа одоо бүр яарч байгаагаа одоо манай энэ хоёрыг харал илэрхийлчих шиг боллоо гэж өчигдрийн маань энэ хоёр ахын маань үйлдэл харуулсан. Бид бүх уг нь хот руугаа буцаж явах гэсэн чинь энэ хоёр ах маань төрүүлээд алхацсан учраас яг хаашаа явсан мэддэхгүй байсан учраас бид хэд маань хүлээх хэрэгтэй болсон. Тэг хүлээж явах зураа тэр орчинтойгоо танилцаад ерөөсөн чи хоныг гэл те. Тэгэл энэ хоёр ах маань буцаад хүрээд ирсэн. Тэгэл энэ хоёр ахтайгаа сайхан хууч хөрөөл сайхан галын дэргэц те. Хууч хөрөөд юу яалаа тэгсэн чи өглөө басан чи солонготтай л тий үнэхээр гоё. Үнэхээр сайхан амарлаа одтой тэнгэрээр хучуулаад энэ сайхан зүлэр ногоон дэвсгэрээр ширтгээ хийгээд сайхан амарлаа. Тэгсэн чи өглөө басан чинь нар мандсан чинь шууд солонго нүдэнд туслаа. Байгаль дэлхийн маань үнэхээр мүзгсэн төвлөрөө харуулж байна. Үнэхээр гоё юм тий. Гайхамшигтай байлаа. Үнэхээр сайхан амарлаа. Улаахаас хэлвчээр гарын хайрцсан юм. Сайхан болоо. Нэг хоёр ахтай маш баярлалаа. Ийм сайхан үчийн тэнгэрийг харуулад тий. Өглөөний сайхан нарыг мандуулаад бүр солонго молонго харуулчихлаа шүү дээ. Баярлалтай юм тий. Харин ийм зүйл цааш байгаа юм. Чингисийн дөр мандан батархан Монгол ахуй соёл дэлгэрхиндээ Гэх мэдчилсэнгээр ийм гайхамшигтай үйл явдлууд болж байна. Дэн сайхан дуу хоорын нутагт ирээд энэ сайхан байгалийн тайзан дээр ирээд те дуулахад үнэхээр гайхамшигтай мэдрэмжийг төрүүлж чадлаа. Өдөр ойн цагта хүүтэй хууч өрөөд тэгэхэд энэ одоо Чингисийн баатрууд байдаг байхгүй юу гэж. Тэгээ одоо үнэхээр Чингис Мянган баатрын энэ авшиг энэ их ирчүүж энэ монголчуудад магадгүй биднэр түгээлэх гэж энэ их ирчүүчийг биднэр түгээлэх гэж энэ дуудсан байхыг би ерөөсөө үгүйсэхгүй байна. Тэгэд одоо тэр баатруудын ирч хүч энерги энэ нутгийн тэр бүхнийг аваад тэгээд аваач монголчуудаа түгээгээд үнэхээр 13 дугаар зуунд бол бид нэр Тэнгэрээс бид нар төгсөн эрч энергийг тараах гэж хүн төрөлхтөнд тараах гэсэн ийм аяндаа ийм байлдан дагуул юм. Тэгэхээр бид нар яагаад тэр үед тэгж монголчууд хүн төрөлхтөнд тараасан бол өнөөдөр бид нэр Мянган баатараас авсан энерги энэ Дундгов аймагаас авсан энерги энэ сайхан бүхнээ айж монголчуудаа түгээгээд сэрээгээд нөгөө дараачийнхаа аяныг хийх байхал гэж найдаж энэ нутгаас мордох гэж байна. Хүрээ! 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 Хүрээ!
тэр бэлэгтэрээд орцуулдаг бай. Орой. За тэгээд энэ аялал маань сайхан үргэлжилж байна. Тэгээд энхээр ахыгаа төв хаалганаас авчаад шууд харъя гэж ятал. Та нарт үзэх юм үзэлтэй гэд айгүй урайлгах тэгэхээр баярлаад би тэгэд театр дээр ирсэн. Театр нь бид бүр ингийн л театр ах гэд нэг тоохгүй чинь бүр ингээ хатан эсэтэй амьд бүр зөксөлбөр газар байна. Тэгээ бүр энэ дээр яг өөрийнхөө тоглолтыг хийж байгаа юм шиг бүгдээрээ хамтдаа тоглолтоо хийж байгаа юм шиг ялалтын тэр цааш нь алтан ирэн рүү орох цааш нь ялалтын эхлэлийг тавьж байгаа юм шиг. Тэгээд өнөөдөр Солонгот татаал тэгээ өглөөнөр мандахыг хараад ер нь бүх юм утга учиртай маш гоё өрнөж байна. Тэгээд энэ том театр одоо энэ дэлхийн зураглалыг тэр чигээр нь том театр гэж авч үздэг юм байлээ. Дэлхийн бүх орны хүмүүсийн өдөр тутмын үйл явдлыг тайзны жүжиг гэж авч үздэг юм байлээ. Тэгвэл энэ дэлхийн одоо энэ уур амьсгал тэр чигээр энэ тайзны театр маань энд хүрээд ингээд өндөрлөө цааш нэр дахин эхлэх гэж байгаа юм шиг тийм сайхан бэлэгдэлтэй санагдлаа. Тэгээд энэ бүх үйлсэд хамтдаа ингээ бүгднгийн хураангуйлж базаад ингээд богинохон хугацаанд энэ их том үйлсийг одоо ингээд монтажлаад явж байгаа юм шиг та нартайгаа хамт явсан баяртай байна. Алтан ирэн сайхан эхэлж байна. Энэ өндөр хатнууд дээрээс гараад харахад угаасаа ингээд эгнээ 99 зэрэг шиг харагддаг байхгүй юу? Тэгээд өчигдрийн тэр байгаль хамгаалагч хэлдэ штэ. 99 Чингисийн цэргүүд гэж үздэг юм а. Тийм учраас энэ муу юм угаасаа орж нэвтэрдэггүй өвчин малаа амтны өвчин тахад янз бүрийн нэвтэрдэггүй гэдэг жийсэн. Тэгээд та бүхэн яг бас яг ингээд Чингисийн баатрууд тэсэн ядан монголчуудаа хүлээж байгаа юм байна. Тэрний жанжин болсон байж та цаанаас нь байгаль энэ юм ингээд байна. Тийм учраас одоо эндээс ерөнхийдөө тэр хүлээж чадсан хаа сайг бол хүлээж чадсан нөхцөл байдал байгаа юм байна. Тэгээ отгоогийн маань гол ярьдаг зүйл болохоор зэрэг эмгтээчүүдэд хүлээгээд байгаа юм гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас эмгтээчүүдээс тэр дарихууд бол угаасаа эмгтээ өвний дүрээр амтны тусыг бүтээдэг. Шашнаа шинжлэгээд ламнармаа чичээгээд улс орноо аврыгээд ард түммаа хичээгээд хүлээгээд яарад байгаа тийм. Гэтэл тэр бүхнийг яраад ирээдл яг яах тэр хамгийн их асар түргэн авралыг хүмүүс түргдэг нь бол дарихуд гэдэг байгаа шүү дээ тийм. Тэгээ отгоогийн маань үс угаасан санаа зорилго нь яг тийм юмар эхлээд явж исэн болохоор тэр ясаараа сайхан бүтгэх байгаа. Тэрнийхээ эхлэлтэйгэнтэй сайхан тавьж байгаа хаа гэж бодсон шүү дээ. Өндөргийн зан өдөр тусгаар тогтнол ард түмнээ авч үлдэхийн тулд 21 дарих бүтээсэн байхгүй юу? Тэр 21 дарих амилсан байхгүй юу? Тэгээд одоо дарихуд биднэрт ажиллаа өгөх байхгүй. Цаг хугацаанд болцсон. За одоо бид нар ямар ч байсан тэр хүний бүтээлгсэн тэр хүний амжилснаар бид нар одоо ямар ч байсан тусгаар тогтнолоо алдаагүй. Их орноо алдаагүй, ард түмнээ алдаагүй. Одоо харин дарихуд тэр 21 амилсан дарихуд буцааж ирчүүлдэ ажиллаа өгөх ёстой. Тэр цаг хугацаанд яг энэ цаг хугацаа байхгүй юу? Тэгээд магадгүй та нарт ингээд эмгтээчүүд эхлээд явж байгаа нь дарихуд ажиллаа өгөхгүй байна л гэж бид нэр ирчүүл хараад байна. Тэгээд ирчүүлч гэсэн бас ажлаа авахд бэлэн байгаа. Тийм учраас дарихуд мөн айх юм байхгүй. Монгол сайхан болно. Ирчүүл авсан байна. За баярлалаа. За хөдөөж явдаач та одоо энэ дээр газар байдал дээрээс мэдээ сурвалжлага үргэлгээд гэдэг учир нь нөхгүй энэ үгийг хэлэх гэдэг байсан гэсэн. Газар байдал дээрээс нь мэдээ сурвалжлага өргөхүүд ийм буюу. Харин одоо нэвтрүүлгийн гол хэсрүү шилжиж Монгол дархлаа цувралынхаа энэ хүү дугаарыг яагаад их газрын чулуу хэмээн нэрлэх болсны учрыг тайлбарлая. Чулуу бол мэдээлэл хамгийн сайн дамжуулагч юм гэдгийг шинжлэх ухааны ололтоос бид бүхэн мэдэх болсон. Мөн хүмүүн бидний энэхүү бие мах бодно. Өмнөх төрлийнхөө болоод ураг удмынхаа мэдээллийг дамжуулагч сансрын антенн гэдгийг ч шинжлэх ухаан багажаар нотлох төвшөнд хүрч хөгжөөд байгаа. За тэгвэл хувь хүн миний энэ бие нь сансрын ямар антенн вэ гэвэл
Энэ миний биеийн болвоос. Их газрын чулуу хэмэх энэ л сүрлэг хадан уулсын эргэн тойронд нүүдлэн аж төрж ирсэн ураг удмын мэдээллийг дамжуулагч сансрын антенн ажээ. Ураг удмынхаа мэдээллийг уураг тархиараа уншиж танин мэдэх боломжийг их газрын чулууны эдгээр сүрлэг хадан уулс болон мөн энэ насандаа миний өөрийн үзэл судалсан судар номууд олгосон болно. Одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 2000 оны зуны 3 сарын турш энэ л сүрлэг хадан уулсын дунд өөрийн дураар хэрэн хэсж энтхийн ан амтан араатан жигүүртэн лугаа нөхөрлөн адгаж твдэх алжаасгүй аялан зугаалж явахдаа монголчууд бид эхтэлхийгэн энэ цагийн аюулаас аврах нь туйлын үнэн юм гэдгийг танин мэдсэн. Харин энэ туйлын үннийг бусдад таниулан мэдүүлнэ гэдэг амаргүй даваа байлаа. Үүнд 20 гаруй жилийн хугацаа зарцуулахдаа ямар их гар цохирол амсваа. Хөх толбот ариун язгуурт үрсийг минь вакцин нэртэй хороор хордуулж хөх толбоороо ялгардаг алтан ургийн ариун цуснд минь бузар хор шахаж севтэхээс илүү гар цохирол гэж юу байх вэ? Ариун цусaan хамгаалж алаг үрсэн аврахаар зориглоод эндийсэн ээжүүдийг өмгөөлөд босохгүй юм бол эр хүн эцэг хүн гэж яваад яах юм бэ? Эр хүн хэлсэндээ эмээлтмэр харайсандан гэдэг болохоор Монгол ээжүүдэн өмгөөлөд нийт монгол эрчүүдэн уриалаад босох эр хүн нэгийг энэ газараас оллоо хэмээн олзуурхаж газар байдал дээрээс нь мэдээ сурвалжлах хүргэлээ. За маш их баярлалаа. Бид нар үнэхээр хичээсэн тийм ээ. Тулгатайхан шиг төр улсынхаа тулгын 3 чулууг тавьчихсан гэл хаасан холоос тий. Маш хүнд чулуу хамгийн хүндийг би өргөж ирсэн шүү. Шипа. Мичста биттэй дээ. Дахиад нэг авчрах уу тий. Оо энэ гал бэц зогч байгаа. Яа. Оосон. Нэг дахиад чулуунд яваад. Чи мангар юм чирж ирдэн яаж байгаа юм бэ? Чи жоохон юм чирж ирээ. Яаж миний чулууг хар. Одоо бид нэрхэн галаа мандаасан тийм ээ. Өвлөж өгсөн чинь сайхан хөгжөөж өгсөн. Одоо жинхэнэ үйлсийн галын дөлшиг хүчтэйхэн шиг тийм ээ. Өрнүүлээд Чингисийн төрийг мандуулахыг хүсье. Баярлалаа. За ингээд Монгол ирчүүд минь ээ. Бүсгүүчүүд минь чадах чинээгээрээ зүтглээ шүү. Одоо та бүхэн маань ажилдаа ороорой. Энэ агууны үүд чинь шууд нар тустай байж тээ. Дээд намайг үзэж байгаа хүмүүс мань ингэж үлгэрлэж гараасай гэж. Тэгэхээр тэр үлгэрийн тэр гайхамшиг амьлах цаг үе одоо ингэж одохгүй. Их нэ, тийм ээ. Энэ агуу маань өөрөө бас маш их өгөөж юм надад өгсөн болоод л одоо маш хүчтэй дуу хоолой маань өөрийг сайхан дардаа яваад байгаа юм шиг надад санагдаад байгаа. Яг үнэ хэдийгээр ингээл өөрийн чинь ингээл хүмүүс сайн муу янз бүрээр хэлдэг шүү дээ тийм. Тэглээгээд өөрийнхөө үзэл бодлоосоо ухарч нисэлгүй ичиж зовлгүй тийм ээ хэлэх гэсэн юм а хэлээд. Яг л шүүмж гэдэг чинь хамгийн шилдэг багш байдаг. Тийм учраас магадгүй чинийг нэвтрүүлгийг үзээ зарим хүмүүс ингээд шүүмжилж болно шүү дээ тийм ээ. Энэ бүхэн яг нэг ийм юм байлээ. Би өөрөө шүүмжлэх тал нь юу гэхээр би өөрөө ингээд шууд гараад үзчихлээр зэрэг хамгийн их аз жаргалтай өөрөө учирчихсан учраас яг тэр хамгийн гоё юм руу дуудаад байгаа байхгүй юу? А тэгэхээр нөгөө хүмүүс чинь хэд чадахгүй юм руу нэг хачин юм яриад байна гэж ойлгодог юм уу? Тийм маягаар мэдээж дургуус их байдаг баг. А тэгэхээр гараад үзээгүй учраас тийм өндөрлөг байгаа байхгүй юу? Тэгэхээр гараад үзэнгүүт гоё байна. Хамгийн амттай юм хамгийн болохгүй гэж яадаг. Агил бурхны шашин яадаг. Ойд авнахсан зүг тал тайгаад нэмэргүй те. Тэр шиг агилд гараагүй тохиол энэ номыг эргийг хязгаарч хийж чадахгүй гэдэг байхгүй юу? Тэр тогтмол шуртан тийм байдаг. А тэр жанжигч бас дандаа тийм байдаг. Шууд гар бусдаар л тэр олон хүмүүсэд өөрийгөө дарамтлаад чамайг тэр бурхны номын жаргах гэдэг болохоос тэр олон ном чиглүүл зовоох гэдэг биш байхгүй юу? Гараад л ахын цэнгэл жаргалыг л өөрөө л нөгөө амтчил. Тэгэл тэр аглагаас авдаг бүх жаргал цэнгэл бүх юм хараад бус байдал чөлөөд оршихж өөрөө тэрчгээр алж ялгам чи тэрчгээрээ тархийг замбраагүй задгаа хэрэг бүтэц бол чөлөөд л тийм хамгийн чөлөөт байхгүй сэтгэлээ өгдөг. Тэгээ одоо энэ жижиг хаагүй за ингэ давуугаа жоохон танилцуулж. Давуугаа жоохон танилцуулж. За энэ нааш. За эхлээл орж ирэнгүү тэр дээр өндөр юу байгаа? Хамгийн
хамгийн дээр за тэнд би бурхнаа дахиж ялаа. Наан зод өргөждөг байлаа. За тэгээ тэр доор нэг том нүх байгаа. Энд чинь нэлээд том авдар шиг юм байгаа. Надаа бол авдар. Тэрхтийнхаа бурхныхаа намын хамгийн дэмэг тэр дотор нүхэнд чинь. За тэгээ энэ маань эхлээд инээдээ шовтон байсан байхгүй юу? Тэгэхээр ингээд чулуу өрөөл энэ баахан зөв тийм чи өрсөн байна. Энэ томууд би өрсөн юм бол ер нь би энийг тэгшилж өрсөн шүү дээ. Зөндөө их чулуу зөөж өрөө. Дээрээс нь бас эндээс элс авчраад нөгөө чинь зөөлөн болгож элс дэвсээ. Тэгээ энэ дээрээс нь гудс юм аа дэвсээд. Тэгээ ингээ унтчихдаг. За тэгээ намайг энэ тулгаас чиний тулг. Энэ тулг байсан. Байсан юм уу? Тий. Энэ 20 жилийн өмнө байсан байх нь. 20 жилийн өмнө байсан байна тийм ээ. Энэ дээр нөгөө энэ чинь миний нөгөө гэрте ахтаа хэрэгэлдэг байсан. Аргалаасаа байхгүй юу? Тогооноос аргалаасаа. Тэгээ авчраад энэ агуудаа түлээгээ хийжсэн чинь одоо хүртэл энэ маань ингээ дээрээс нь хүн түлээ өрцсөн ингээ байж байгаа байхгүй. За ингээд ямарсан Монгол улс маань галтайгаа байна гэдэг чинь тий. Дээрээс нь шүдэн зүмэдтэй байж байгаа их гоё юу. За шүдэнсээ лайнд биш шүү дээ. Тий шүдэн зэн таачих. За ингээд монголчууд минь ийм гайхалтай. Тэгээ хэрэндээ урт боловсролыг ч одоо жинхэнэ энэ юм биш үү? Тийм шүү дээ. Энд чинь өөрөө боловсрол гарч байгаа. Боловсралтай болгох чинь гэж аал сургууль цэцэрлэгдүүд. Тэр нөгөө хятад вакцины туршилт хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр боловсролын яам нь хятад вакциныг тийм ээ санал болгоод багаж багш нар нь ингээд вакцин зориулсан сургууль сургахгүй гэж тийм ямар боловсрол олгочоо биднээс вакцин хийхэд. Бидний хүүхдүүдийг алах, боол болгох, тэр вакциныг хаана үйлдвэрлэсэн? Гадаад хятад үйлдвэрлэсэн мэсэ. Тэр чинь жинхэнэ зархлаа мөн үү? Хятад вакцины туршилтанд орно гэж хамгийн аюултай гэдэг хүн болго мэдрээд байгаа. Гэхдээ ажлаасаа болоод хийлгээд байгаа байхгүй юу? Тийм учраас одоо өөрсдийнхөө төлөө Монгол дархлаанд нэгдэж тийм ээ. Эрүүл мэндэ ирээдүгээ хамтдаа хамгаалцгаая. За энд бол лам нар хамгийн том өртөл. Лам нар номынхаа дагуу ингэж гарах юм бол сүсгтэй болон дагаал гарна. Дагаа гарлаа гэхэд хамгийн том аз жаргалтайгаа учрах байхгүй юу? Өөр юу ч. Аршан боологийн уусанд чин алтхан бимэн торнон жаргава алтхан бимэн чаргсны учра анднаса танда зориудя Ярсни учра аминаса тандан зориудна. Ямар гоё юм бэ? Монгол хүн бүр ингэж энхри үрсэн авран хамгаалахаар унган нутгаан зорин очиж уулсынхаа дунд эрхлэн жаргаж ураг удмынхаа мэдээллийг дотроосоо уншин өөрийгөө таниасан. Эхтэл хийгэн аврах үүргэн ухамсарлан үйлэн эхлүүлээсэ хэмээн их газрын чулууны уулаан зорин очиж энэ хүн нэвтрүүлгэн бэлтгэлээ. Их газрын чулууны уулсын минь сүр хүч үйлсийг минь вэг гэж их газрын чулуу хэмээн нэвтрүүлгэн нэрийдлээ. Газрын чулуу